Сайн уу? Та нар мэдсэн үү? Юуг? Манай ертөнцөд аялагчид ирнэ гэсэн. Тэгээ хайзээ ирэх юм бэ. Удаагийн ирнэ гэсэн флэш тэсэг гэн мягкий знакае. Сайн байцгаана уу? Манай ертөнцөд тавтай марив. Аурздиго танилцуулаач. Хүүхдүүдээ та нар анзаарсан уу? Зарим хүн цагаан гэх оронд чагаан гэж хэлдэг. Эсвэл цай ууй гэх оронд чай ууй гэж андуурдаг. Заримдаа бидэнд энэ бараг ялгаагүй мэт сонсогдож, гэхдээ үнэндээ энэ хоёр авианы ялгаа нь жижиг юм болгож утга нь бүхэлдээ өөрчлөж чаддаг юм аа. Хүн гэдэг үгийг хүн гэж буруу хэлбэл ямар утга гарах бол? Хөөхөн цагаан шуучингийн л хүн болчихно шүү дээ. Эсвэл цэцэг гэх оронд цэцэг гэж хэлбэл үнэхэрийн үнэртдэг, дэлбэлдэг цэцэг нь аль вэ? Зүгээр л буруу дуудсан үг нь аль нь вэ гэхэд ялгахад хэцүү. Тэгэхээр цээжээ хоёр авиан яг л хоёр ихэр найз шиг гадаа төрхөөр айлхан гэхдээ дуугарахад нэг нь хатуу тод нөгөө нь зөөлөн уянгалаг байдаг. Энэ хоёр авиаг андуурвал үгийн өнгө ай утга бүр таны ярианы агуулга хүртэл өөрчлөгдөх болно. Тэгвэл чи авиануудыг яшхалдаг юм бол. Мэдихги юм байна аа. Харин элдээ. Авианаас асуух уу? Теге. Тэр хоёр хачихсан юм бол. Мэдихги байна аа. Тэндээс ирж байна. Чи авиануудаа нашахрээд. Чи авилбарын өгүүлэгдэх байрлал. Чи авилбар нь шүүгääнд чанга, амьсгалын төрөлттэй, хэлний урдуурах, уруулын биш, хамжин шүргэх, ямагт зөөлөн хэлэгдэх, амрын биш, хэлэх сонсох ялгах талаас тод авилбар юм. За бүгдээрээ өгүүлэгдэх байрлалыг харцгаая. Дуугийн төрөлттэй, хамжин шүргэх авиа ба хэлний үзүүр доод шүдэнд тулж хэлэгдэнэ. Чи авилбар нь шүдэн тагнаанд үглэгдэх дуугүй шуугаанд амьсгалын хүчтэй төрөлттэй хэлний урдуурах уруулын бус хамжин шүргэх үргэлжилсэн авилбар юм. Өгүүлэгдэх байрлалыг харцгаая. Чи авилбар нь дуугүй хамжин шүргэх авиа ба хэлний үзүүр доод шүдэнд тулж хэлний орой голоороо хатуу тагнаа хүрэн хэлэгддэг. Сэлгэц гэдэг нь нэг авилбарын хэд хэдэн хувилбар нь ямар нэгэн тодорхой байрлал буюу авианы орчинд бие биегээгээ орлон гарч тухайн үгийн утгыг ялгахгүй байх үзэгдлийг хэлнэ. Монгол бичгийн хэлний цэгийн дараах и гişиг өөр гişгээр хувьсгахдаа өмнөх гээгүүйлэгчийг тагнайшуулж, тагнайшуулж өөр үр дүн үзүүлсэн учраас монгол хэлэнд цээч хоёр өөр хоорондоо сэлгэх нь элбэг тохиолдно. Жишээ нь царай, чарай, чарай, царай. Монгол хэлэнд үгийн дэд үед чанга гээгүүлэгч орсон нөхцөлд үгийн эхний богино гişгийн өмнө утга ялгах сул барин тохиолдох амьсгалын төрөлтгүй цайваа эсрэгцэх сул гээгүүлэгч зээтэй сэлгэн. Жишээ нь цэцэг, цас, цас. Түргэн хэллэг холбоог хэлний дасгалын ач холбогдол. Хэллэгийн ач холбогдол. Түргэн хэллэг нь авианы зөв дуудлагыг төвлөрдүүлж хэлний уян хатан байдлыг хөгжүүлдэг. Жишээ нь чон цасан дээр чанга чарлав, цэцэг цэлмэж цайрав гэх мэт хэллэгүүд нь амьсгал хэлний хөдөлгөөнийг зөв удирдах дадлыг олгодог байна. Холбоо үгийн хэрэглээ. Цэ ба ч авиатай үгсийг холбоо агуулгаар ашиглах нь сурагчдад утгын ялгаа, мөн авианы өнгийг мэдрэхэд тусалдаг. Жишээ нь цагаан цэцэг, чимэгтэй чон, цэнхэр цонх, чанга чимээ гэх мэт. Хэлний дасгалын ач холбогдол. Хэлний дасгал хийх нь зөвхөн дуугарлалтад бус амьсгал, тагнай, хэлний барилыг зөв тогтоох чухал дадал болдог. Үр дүнд нь яриа тод, итгэлтэй, сонирхолтой болдог. Тэ ба ч авилбар нь хоорондоо төстэй мэт боловч дуугарал, төрөлт, шүргэлтийн ялгаагаар утга, аялал, сэтгэлгээний өнгийг өөр өөрөөр илэрхийлдэг. Цэ авилбар нь хатуу, хүчтэй, шүүгääнд өнгөтэй бол ч авилбар нь зөөлөн намун, илүү дулаан мэдрэмжийг төрүүлдэг.
Эдгээр ялгаа нь зөв дуудлага, зөв бичих чадварыг төлөвшүүлэхийн үндэс төдийгүй монгол хэлний аялгау авианы уян гоо зүйн үнэт чанарыг тодруулдаг билээ. Юу гэсэн ч үгүй.